Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ цурлаар хүргэж байгаа та сэргийлж чадсан подкастын ээлжидийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Ингээд манай өнөөдрийн студид маань анагаах ухааны докторант Марл Эрдэнэвч маань хүрэлцэн байна. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За урилга өгч намайг өрсөнд бас маш их баярлалаа. За бид хоёрын ярилцах сэдэв бол өнөөдөр эрт дэлгэрүүлгийн талаар ярилцах болно те. Ер нь эрт дэлгэрүүлгийн ач тус нь юу юм гээд. За миний мэдж байгаагаар 2022 оноос эхлээд эрт дэлгэрүүлэг бол Монгол улсад хэрэгжиж ирсэн тийм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар хэрэгжиж байгаа. За ер нь хамгийн чухал асуултаас эхлэе гэж бодож байна. Эрт дэлгэрүүлэг ямар ач тустай вэ? За эрт дэлгэрүүлгийн талаар яг иргэд бүгдээ өөр бодолтой байдаг баг. Тэгээд зөвхөн маш энгийнээр маш богинохоор тодорхойлол өөртөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж хэлье да. За тэгээд ер нь бол нөгөө хүний альва хөрөнгө оруулалтын хамгийн том нь өөртөө хийж байгаа тэр дундаа эрүүл мэндэд хийж байгаа хөрөнгө оруулалт гэж би хувьдаа одоо иргэн хүний хувьд, эмч хүний хувьд боддог. За тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа байдаг. За тэрний үе гэхээр эрт дэлгэрүүлэгт ойролцоогоор гарч байгаа зардал нь за тухайн нөгөө эрт дэлгэрүүлгийн багцаасаа хамаарат нэг 150-аас сая орчим төгрөг баг шиг байна тийм Монголд. Гэтэл тэнийг хүн дээр яг энэ гарч байгаа өртөг маань өөрөө дараагийн өвчлөлсөн үед гарах зардлыг бараг 3 дахин 4 дахин хэмжээгээр бууруулж болох зардал гэж байна. Тэгэхээр ер нь хүн өвдсөнийхаа дараа эмнэлэгт хандах гэдэг маань нэгдүгээрт санхүүгийн хувьд маш их эрсдэлтэй байдаг. За хоёрдугаарт гэх юм бол яагаад эрт дэлгэрүүлгийг одоо ингээл улс орондоо яриад дэлхийн нийтээрээ яриад байгаа юм гэхээр амьдралын чанарыг сайжруулах гэдэг юм. За амьдралын чанарыг сайжруулах гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр та ингээл өвдөөл яваад байвал таны ажлын бүтээмж өдөр тутмын үйл ажиллагаа гэд бүх юмнууд маань өөр ингээд алтагдаад эхэлдэг. Гэтэл эрт дэлгэрүүлэгт орсноороо тухайн өвчин өөрөө маш нөгөө эрт үед нь буюу эмчлэх боломжтой үед нь за магадгүй жишээ нь хавдар гэд хоёлаа жишээ аваад ирчихэл та жоохон амар жишээ авбал тэ. Гэтэл яг хавдар өөрөө ямар үе шатанд явж ийн гэдгээс хамаарат хэдэн хувийн эдгэрэл авах бүрээ эдгэрэх боломжтой юу гэдэг зүйл яригддаг. Тэгэхээр ерөөсөө за бараг 1 сарын наан цаана байна уу те 6 сарын наан цаана та уншлаганд ороход л тухайн өвчнийг бүрэн эмчлүүлэх тийм боломжтой байдаг. Тэгэхээр ерөөсөө л өөртөө оруулж бол хамгийн том хөрөнгө оруулалт бол эрүүл мэндэд хийж байгаа хөрөнгө оруулалт шүү. Тэр дундаа эрт дэлгэрүүлэх шүүл гэж хэлмээр. Ингээ үгээр. Хүмүүсийн одоо ганц гайхаад байгаа зүйл нь би эрт дэлгэрүүлэгтээ яаж орох юм бэ? Хаана орох юм бэ? Тэ? Би одоо ямар шаардлагатай байх ёстой вэ гэдэг юм. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх энэ төргээд ийм шаардлагууд тавьдаг байна шүү дээ. Энэ талаар зөвлөгөө өгвөл. За Монгол улсад яг одоогийн байдлаар эрт дэлгэрүүлэг ер нь 2 төрлийн чиглэлээр явагдаж байгаа. Нэгдүг нь яг улсаас зохион байгуулж байгаа эрүүл мэндийн даатгалын газраас зохион байгуулж байгаа яамнаас зохион байгуулж байгаа эрт дэлгэрүүлэг гэж байгаа. За тэр эрт дэлгэрүүлэгт болохоор та эрүүл мэндийн даатгалыг төлсөн байх хэвээр. Эрүүл мэндийн даатгал нь сүүлийн 5 жил тасралтгүй төлөгдсөн байх хэвээр гэдэг ерөөсөө ийм 2 шаардлага тавигдаж байгаа. Тэгээд яг нас насынхаа багцаар эрт дэлгэрүүлэгт орчиж байгаа. Гэхдээ сая ханаас гэх юм одоо нөгөө чин бүрэн маань эрүүл мэндийн сайд болсноос хойш эрт дэлгэрүүлгийн багц маань нөгөө насны ангиллаа болоод одоо яг хавдрын эрт дэлгэрүүлэг гэдэг чиглэл рүү орчлоо. Энэ юу хэлээд байгаа гэхээр яг ходоодны хавдрын эрт дэлгэрүүлгийн багц, за бүдүүшүүлэн гэдсний эрт дэлгэрүүлгийн багц, эмэгтэйчүүдийн хавдрын эрт дэлгэрүүлгийн багц гэх мэтэр тухайн эргэтэн тогтолцоонд чиглэсэн яг хавдрын эрт дэлгэрүүлгийн багцууд маань хийгдээд эхэлсэн. Тэгэхээр яг ерөнхийдөө нөгөө хуучин хийжсэн эрт дэлгэрүүлгийн яг өнгөрсөн 2 жил 3 жилийн орчим явагдсан эрт дэлгэрүүлэг маань юу байсан бэ гэхээр дийлэнхтэй одоо эмнэлгүүдэд хийгдэж байгаа яг ингээд нөгөө суур өвчлөлийг илрүүлэх тийм чиглэлүүд байсан бол одоо Монгол улсад хийгдэж байгаа эрт дэлгэрүүлэг маань хавдрын эрт дэлгэрүүлэгтэй илүү чиглэгдсэн маа нэгдүгээрт. За хоёрдугаар гэх юм бол ерөнхийдөө эрт дэлгэрүүлэг маань халдварт бус өвчнийг илүү онцлох зорилготой тухайн өвчин өөрөө архаг хэлбэрт шилжихгүй байхад одоо чиглэсэн тийм одоо өвчлөлүүдийг эрт дэлгэрүүлээд байгаа байхгүй. За халдварт өвчнийг бол бид нар эрт дэлгэрүүлгээр ороод одоо юу гэдэг энэ халдварт өвчнөөс одоо жишээ нь хайнаднаас ч юм уу те уршин сэргийлэх ямар ч боломж байхгүй. Тэр тухайн үедээ нөгөө ямар вирусын халдвар тарах чинь юу тарах чинь ямар бактерийн халдвар тарах чинь гэдгээс хамаарат халдварт өвчний маань дэгдэлтүүд явагдаж байгаа. Халдварт бус өвчнөөс бол
урсан сэргийлэх бүрэн боломжтой байгаа. За тэгэнгүүт одоо жишээ нь хүмүүс амар сайн мэддэг нураа биш үү те. За тэгээд интермед, гранд мед гэл ерөнхийдөө сүүлийн үед бол эмнэлгүүд бараг бүгдээрээ урсан сэргийлэх үйлчилгээний багцууд гаргаж байгаа. Тэгэхээр нөгөө хідэн төгрөгийн үнэтэй ямар багц гэдэг маань эмнэлгээс хамаарат өөр өөр байгаа. Тэгэхээр та эрүүл мэндийн даатгалаараа нэг урсан сэргийлэх үйлчлэгт хамрагдаж болох нь байна. Мөн төлбөртөөр урсан сэргийлэх үйлчлэгтээс хамрагдаж болно гэсэн. Саяны хэлдгээр одоо шинэ журмаар болохоор би өөрийнхөө чиглэлийг ингээд сонгоод явах нь тэрийг за миний яг ходоод өвдөд шүү чинь те. Тэгэхээр нойр булчирхааны чиглэлт гэдэг юм уу, дотоод шүүрлэлт гэдэг юм уу, ингээд тэрийг би эхлээд яаж мэдэх вэ? Яаж орох вэ гэдэг юм. Тэгээ одоо тэр маань өвдөд штэ гэдгээ саяныгаас яаж сонгох вэ? За эрт дэлгэрүүлгийн нөгөө хавдрын журам бол одоохондоо гараагүй байгаа яг даатгалынх. Тэгвэл ер нь бол одоо жишээ нь умаа үзүүний хорт хавдар гэхэд хэрвээ тухайн эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орсон бол 6 сар тутамдаа одоо эсэ шинжилгээ өгч явах хэрэгтэй гэх мэтчлээ нөгөө ямар өвчлөлт хэдэн насны хүн гэдэг тийм ангиллууд байдаг. За тэгэхээр жишээ нь ходоод бүдүүнгийн эдэрт бол би нэг нас заахгүй болов гэж бодож байна. Яагаад тэгэхээр нөгөө тэр чинь яг 100% амьдралын хэм маягаас баг ингээд хамааралтай болоод явчих учраас тэгэхээр яг одоо нөгөө даатгалын эрүүл мэндийн даатгалын тэр нөгөө хавдрын эрт илрүүлэхийн журам нь гараагүй байгаа учраас яг ямар насны хүмүүс яаж ангилагдана гэсэн юмнуудыг нь бол одоо яг деталь илүү наривчлаад сайн мэдэхгүй байна. Зүгээр иргэдэд зориулаад хэлэхэд хэрвээ одоо за би айл хавдрын багцад илүү их үзүүлэх ёстой болоо гэж бодож магадгүй хамгийн их тэр өөртөө илэрж байгаа зовиоруудаа харах хэрэгтэй. Магадгүй ингээ хоол идэхэр цанхаагаад байдаг ч юм уу, тэ хоолны дараа гүйлэгдэх, суулгадаг ч юм уу, тэ за эсвэл өтхийг хатдаг бол магадгүй та ходоод юм уу бүдүүн гидсний эрт илрүүлгийн багцад хамрагдах ч юм уу. За магадгүй зүгээр эмгтээчүүдэд гэхээр хүнд нэг юм тэмдэргэдэд байдаг ч юм уу, тэ төрсний дараа ингээд нөгөө бид нар айгүйх гойрталт гэж ярьдаг штэ, тэ тэгэхээр сүний булчирхаануудад ямар нэгэн асуудал үүсчихсэн бол за магадгүй би одоо хөхөөнийг шалгуулад үзье гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар багцуудаа сонгоод үзэх бол ер нь боломжтой. Хуучин бол ингээд яг нөгөө насны ангиллаар тэдэс тэд ингээд заагаа те 45-аас дээсэн юм бол тим төрлийн хинтэргээд ингээд ятсан те. Яг саяных шиг байдлаар би саяны бүх одоо чиглэлийн хорт хадраас сэргийлэхтэй халдвар төвчнөөс сэргийлэхдээ үзүүлж болох уу жилдээ? Болно. Ер нь бол жилдээ нэг удаа заавал урсан сэргийлэх үзлэгт орооч гэж хэлээд байгаа. За тэр нь болохоор та нөгөө ямар багт сонгож ийн гэдгээс хамаарат эмнэлэг дугаасаа сонголтууд маш өргөн үрээтэй байгаа. Тэгэхээр яг нөгөө эрүүл мэндийн даатгалаар санхүүжилт үүсгэж байгаа багцууд маань яг ингээл нэг эргэтэн тогтолцоог ингээд нөгөө таргаталцсан байгаа болохоос биш. Эмнэлгүүдэд хийгдэж байгаа бол харьцангуйгаар өргөн хүрээний таны биед байгаа бүх төрлийн өвчлөлийг илрүүлэх боломжтой тийм багцууд ер нь эмнэлгүүд санал болгож байгаа. Тэгэхээр нөгөө тэр дундаа эмч ямарваа нэгэн байдлаар нөгөө онцлогооны зөрүү гарахгүй ч юм уу, тэ онцлохгүй алдахгүй гэдгээс урсан сэргийлэх зорилгоор ер нь бол эмнэлгүүдийн багцуул их тийм өргөн үрээтэй. Одоо бүх төрлийн хавдрын маркерууд агуулгаддаг ч юм уу, ходоодны дуран бүдүүн гэдснийхаа дурантайгаа цугтаа байдаг ч юм уу, тэ ер нь эмнэлгүүдийн багцуул тийм баг. Бидүүс бол манайг бол яг байгууллагаараа ингэ орчиж байгаа байхгүй, байгууллагаар нэг эмнэлэг ингэ орчиж байгаа. Байгууллагаараа орсноос гадна одоо өөрөө хувь хүн дүүрэг хийхэн харьяа эмнэлэг тэ 1-2 дугаар шатлалын эмнэлгүүдээр ингэ орчих болох юм. Дахиад ордог ч юм уу гэх юм уу. Шаардлага гарвал ер нь бол дахиад хэлээ жилдээ нэг удаа заавал урсан сэргийлэх үзлэгт орооч тий. За тэгээд хоёр дахь нь гэх юм бол дүүргүүдээр урсан сэргийлэх үзлэгт орж болно. Яагаад тэгэхээр нөгөө яг саяны тэр насны ангиллаар хийгдсэн урсан сэргийлэх үзлэгүүд бол дүүргийн эмнэлэг дээр хийгдэж байсан. Одооны нөгөө шинээр хэрэгжиж байгаа яг хавдрын эрт илрүүлэх нь бол яг дүүрэг дээр хувийн хвшилтэр яг ямар процессор явах нь бол би нарийн сайн мэдэхгүй. Тэгэхээр одоо худлаа мэдээлэл өгөөд яг уу ямар ч байсан урсан сэргийлэх эрт илрүүлэхийн багцууд бол ингээд яг ингээд баг ингээд 100% ингээд өөрчлөгдөд орж ирж байгаа. Тэгэхээр дүүргүүд ер нь бол зүгээр төрүүчийн насны ангиллаар хийгдчихсэн учраас хийгдэх боломжтой болов гэж бодож байна. Өмнөх насны ангил чинь ямар байлаа? Нэг 18-аас 25, тэгэл 30-аас 35, тэгэл 45-аас дээш энэ төр гээд нэг 65-аас дээш гээд нэг юм 5-6 насны ангилтай. Бага насны хүүхэд чинь орох болов ер нь? Ер нь яг уу Монголд бол одоогийн байдлаар юу яасан байна. Яг юм нөгөө зорилттой бүлгээр хийгдэж байгаа бага насны хүүхдээ эрт илрүүлэх за миний мэдхийн ганц хоёр эмнэлэгт хийгдэж байгаа бах гэж бодож байна. Зүгээр сүүлийн үед нэг тиймэрхүү юмнууд харагдаад эхэлсэн. Тэгвэл улсын эмнэлэгт бол яг нөгөө бага насны хүүхдийн төрөлцсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчлэгээ ганцаа эхнэлгсэн. Одоо эхнэлгсэн төв гэж бид нар ярьдаг шүү дээ. Эхнэлгээс л үзүүлдэг
одоогоороо ч гэсэн үзүүлдэг хийвэр байгаа. Тэгэхээр ер нь бол их нэлхээс өөр амталтынхаа үзлэгийг ачааллыг дийлдэггүй. Тэгэхээр тэнд яг ийм зорилтод бүлгээр бага насны хүүхдүүдэд чиглэсэн урсан сэргийлэх хүслийг явагдаж байгаа эсхийг бол бас сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн зөвхөн өдөр тутмын үзлэгт бол их нэлхээс цаг аваад очиод үзүүлэх боломжтой. Хувийн эмнэлгүүд бол яг одоо миний мэдж байгаагаар ингээ багц гаргаад ч юм уу те насны хүрэгчд зориулсан шиг тийм багцтай эмнэлэг бол тун цөөхөн хуруу дарам байгаа бол гэж бодож байна. Жишээ нь за хүний дэсийн нэг малчин иргэн за сумынхаа төвийн эмнэлэг дээр бол бас сэтгэл хангалуун бос байна те. За эрт илрүүлэгт орё. За хотоод шүүрч гэдэг юм те тэр чиглэлээр ингээ ангууд нь тэр нь хангалттай бос санагдвал за аймгийнхаа эмнэлгийг бас за юу гэж тэр иргэн манд голж болно шүү дээ те. Тэгээд улсын эмнэлэг за 3 дугаар шатлын эмнэлгүүд байж болно те. Эсвэл ингээд Улаанбаатар хотод ирээд хувийн эмнэлгүүдэд ерөнхийдөө болох эрт илрүүл орж болох вэ? Тэр нь дахиад нөгөө асуултанд даатгалаар төлбөртэй юу гэдгийг л асуудал ярих байх тий. За яшаа малчны даатгалыг бол төр хариуцна гэл ингээл явж идэг тий. Өндөр настай хүнийг бол төрөө 100 хариуцна гэл тий. Тэгэхэд бол ер нь боломжтой гэсэн үг. Тэг боломжтой гэсэн. Боломжтой гэсэн. Тэгэхдээ одоо нөгөө нэг дахиад даатгалтай холбоотой учраас зохицуултын сайн мэдгүй байгаа болохоор хоёлаа бас ингээд шууд хэлчих болохгүй байх. Зүгээр төрөөчийн тэр насны англиар явагдчихсан эрт илрүүлэг яаж явагдчихсан бэ гэхэлэр нөгөө дүүргээрээ одоо жишээ нь би Баян зүрх дүүргийн тэдгээр хороонд амьдардаг бол та энэ нэмлэгт одоо илрүүлэгт ороорой гэдэг байдлаар юм нөгөө юм тэгшүртэмжтэй байх дээрээс нь ойрхон байхаар ингэж хуваарлт хийжсэн гэж бол би сонссон. Тэгэхээр магадгүй одоогийн эрт илрүүлэгч гэсэндээ яг хараа дүүрэгтэйгээ илүү ойрхон байрлах эрүүл мэндийн байгууллагаас тухайн эрт илрүүлэхийн нөгөө тусламж үйлчлэгийг авч болох байх. Эрт илрүүлэн гэдэг чинь өөрөө үгийн утгаараа бодоход эрт илрүүлэн тий. Тэгээд ингээ нэгсэн. Эрт илрүүлэг дээр одоо бидүүсийн хүн ингээд мэдгүй байж байгаа л ирээд очих ямар нэгэн өвчний ингээд гараад тий. Нөгөө онш тогтоолон тий. Ямар өвчнийг эрт илрүүлснээрээ бидүүс сэргийлж чадах вэ? Ер нь ямар өвчнийг тий. Бидүүсийн одоо хамгийн айдаг зүйл бол хүн хамгийн айдаг зүйл хор тавдрууд байна тий. Төрлийн хор тавдруудыг ер нь л яг уу зүгээр яг энд Монгол улсын статистик байдаг хүн болгон зүгээр Google дээр эрүүл мэндийн үзүүлэлтгээд харах юм бол жилээрээ Монгол улсад зонхлон тохиолдож байгаа халдварт бус өвчнүүд нь юу юм? За дээрээс нь нас баралтанд хүргээд байгаа өвчнүүд нь юу юм гэдгийг зүгээр шууд харчих боломжтой. За тэгэхээр нас баралтанд хүргэдэг хамгийн нэгдүгээр шалтгаан бол зүрх судасны өвчин байдаг. Тэгэхээр зүрх судасны өвчин гэдээ ярихлаар 100% амьдралын хэв маягаас хамааралтай. Тархалтай шууд хамааралтай. За нөгөө бид нар яриад байдаг өөх тос те даралт ихсэлт чихрийн шижин одоо тэр болгоонтой ингээд хамааралтай урдчлан сэргийлж болохгүй зөвчөн байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө нэгдүгürt нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Халдварт бус өвчнүүдийг бол дийлэнхийн за бараг 90% нь бид нар урсан сэргийлэх бүрэн боломжтой гэж хэлэх гээд байгаа санаа нь. За тэгээд нас баралтанд хүргээд байгаа за амьсгалын тогтолцооны өвчнүүдэн за толгой номер 1-т нь бол зүрх судасны өвчин гэж хэлсэндээ амьсгалын тогтолцооны өвчин тэгээ хавдрууд байна. За тэгэхээр тэр болгоноос эрт илрүүлэхээр бид нэр урсан сэргийлэх бүрэн боломжтой. За урсан сэргийлэхээс гадна ядчил нөгөө өвчлөлийн зэрэг маань өөрөө бага байгаа үед гэх юм уу те дөнгөж эхэлж байгаа одоо жишээ нь хавдар бол 1-2 дугаар шатндаа байгаа ч юм уу те эмчлэгдэх боломжтой үед нь бид нар тэрийг барьж авах гэдэг нь гэсэн үг. За. Залуучууд нэг хамрагдахгүй тал байгаа тийм нөгөө залуу хүний аг өмч гэдэг юм уу те би залуу юу мөвдөхгүй энэ гэл ингээл байгаад идэх тийм залуучуудын дунд ер нь ямар өвчлөл ер нь түгээмэл байдгүй чинь та бол эмч хүн те тэгээд танаа дээр бас эрт илрүүлэхийн үйлчлэгийг хийлгэж хийж байгаа тийм тэгэхээр насны англиар нь ч юм аауд залуучууд ер нь хамгийн түрүүнд эрт илрүүлэхээр ямар төрлийн одоо шинжилгээг өгвөл зүг байх вэ? За ер нь бол залуучууд хөгшин гэж одоо нэг ялгахтай болцсон гэд баг хэлчүүл нэг хэлсдэхгүй байх. Яагаад тэгэхээр одоо жишээ нь бидний мэддэг чихрийн шижин гэдэг өвчин бага насны хүүхд өвддөг болчихсон. Гэхдээ тэр нь бүр нөгөө удамшдаг тип нь биш, удамшдаггүй олдмол тип нь буюу нөгөө буруу хоолтой холбоотой тип нь гэсэн үг. Тэгэхээр би одоо ингээл залуучууд ийм өвчнөр өвдөд байна те хөшөө хүмүүс ийм өвчнөр өвдөд байна гэж бол ярмааргүй байна. Тэгэхээр нөгөө Монгол улсад яг зонхлон тохиолдож байгаа нийт өвчлөл маань өөрөө за чихрийн шижин бол маш их байна. За тэгээд дээрэс нь нөгөө зүрх судасны өвчлөлүүд маань маш их байна. За бөөрийн өвчнүүд бас ерөнхийдөө нэлээд их хэсэг хандлагатай. Ер нь л их байна. Ягаад гэхдээ яг энэ бөөрийн өвчлөл бол харьцангуйгаар нөгөө архаг хэлбэрт айгүй их шилждэг. Тэгэхээр бас ингээл нөгөө харангийн дис тохиол ингээл нэг учир зүггүй хүн нас бараалах нь нэг их биш. Яг уу тэгэл нэг диализ ороод мэдээж хэрэг амьдралын чанар алдагдана л да. Тэгэхээр ер нь бол нөгөө
одоо яг энэ 90-100-д амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй тийм өвчлөлүүд бол үнэхээр ихсээд байна. За тэгээд дийлэнх нь яг залуу хүмүүс бол нөгөө нэг юм одоо сая яриад ирдэг гүргэр нэг ааг омгоосоо илүүтэйгээр би бодол зүгээр гүргэрийн болов гэж бодоод идгийн. Тэгэхээр нөгөө өвдөд байгаа хэрнээ эмнэлэгт очиж үзүүлдэггүй. Тэгээд яг зүгээр нөгөө энэ дашрамд хэлэхэд нөгөө сэлбэггүй гэдгээ бас дахиад нэг санчаач тий. Тэгэхээр нөгөө хүний эргэтэн тогтолцоо бол нэг гайхамшигтай нь өөр өөрийгөө ингээд буцаад нөгөө регенерац хийх чадвартай байдаг. Буцаад нөхөн дулчих чадвартай байдаг. Эсвэл тасан зохицох чадвартай байдаг. Тэгэхээр нөгөө үйл ажиллагаа нь алдагдсан ч гэсэн ингээл яваал идэг тий. Тэгэхээр нөгөө бүр заавал тэрийг тартагтан тулгаал үнэхээр тийх ямар шаардлага байгаа. Тэгээ ер нь бол яг зүгээр маш олон судалгаанаас харахад дийлэнх өвчлөл бол баг ингээд хожимцсон үе шатанда ирдэг баг нийт өвчтнүүдийн 70% орчим нь тий. Тэгэхээр ер нь л яг манайханд ч гэсэндээ одоо нөгөө өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарах нь айгу баг зүгээр айгу муухагаар хэлэхэд гоо сайхны газар ч юм уу тий цайны газар ороод 200-300 мянган төгрөгөөр ингээд гоо сайхандаа зарцуулдаг хэрнээ эмнэлэгт ороод нэг 40 мянган төгрөг төлөө дэмчийн үзлэг хийлгэж чаддгүй бол арт өмнө гэж зүгээр хатуугаар хэлчихэд бас нэг хэлсдэггүй л ах. Гэхдээ би бол масыг хамарч хэлээгүй. Зүгээр яг одоогийн байдлаар сэтгэхүйн дийлэх болгох нь тийм байгаа. Мэдээж яг эрүүл мэндэд анхаардаг, өдөр тутмын амьдралынхаа хэв маягт анхаардаг хүмүүс маш олон байгаа. Тэр хүмүүсийг бол бүр ингээд сайшаалтай дэмжмээр те яг энэ өөртөөхөө сурсан мэдсийн хабитыг ингээд бусад хүмүүстэй бас гоё дэлгэрүүлээд те яваасаа гэж хүсдэг. Гэхдээ яг бас харьцангуйгаар айгу одоо нөгөө эрүүл мэндэд анхаарах нь сайжрахын хувьд бол сайжирч байгаа. Гэхдээ энэ бол айгу нэг жоохон хугацаа бас авахаар л юм шиг одоо зүгээр эмч хүний хувьд надад бол тийг санагдаад байдаг. Яг одоо ингээд подкаст үзэж байгаа хүн за нэрээ би эрт хэлрүүлэгт хамрагдах хэрэгтэй байна гэж бодлоо л да төрлөө. Тэгэнгүүтээ боддог нэг зүйл нөгөө нэг гадуурчад ингээл яриа байгаа те улсын эмнэлгүүд рүү ингээл захиалга буцаар захиалгадаг болцоо те захиалгууд таны одоо очир тэдэн сар те тэдэн сарын тэдний өдөр болно гэл нэг амар тэгэхээр зааз тэгвэл бүтэхгүй маань гэсэн юм ойлголттой хүмүүс маш их байгаа байхгүй те тэгэхээр ер нь эрт хэлрүүлэг өгөхөд ямар байх вэ ер нь хялбар өстэй тэр нэг хялбар талаас нэг тайлбарлаад өгч те тгий окей наа чи бүрстэ айгуу гоё ер нь л зүгээр сүүлийн үед улсын эмнэлгүүд бүгдээрээ эрт дэлгэрүүлэхийн төвтэй болчихсон. Тэр нь бүр үнэхээр сайшаалтай. За нэгдүгээр эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг миний мэдж байгаагаар бол бүр ингээд тусдаа бүр юм нөгөө нэг хэсэг гаргаад тэнд нь тусдаа ажилтдаг эмч байгаад амбулаторийн үзлэхээсээ бүр ингээд яалгаад тэгэхээр нөгөө тэнд цаг авахд заавал амбулаторийн тэр олон хүмүүстэй ингээд нөгөө очирлоод ах шаардлагагүйгээр магадгүй айгу амархан болцсон болов гэж бодож чинь яг нөгөө би өөрөө яг улсын эмнэлэгт эрт дэлгэрүүлэлт орж үзээг болохоор сайн мэдэхгүй байгаа юм л да. Гэхдээ ер нь бол зүгээр анзаарч хахаар тэрийг бүтэц зохион байгуулалтын хувьд бол ингээд бүх юмнууд нь тусдаа тэгээд асар богино хугацаанд ингээд нөгөө яг ингээд кабинетээр ороод тэр тусламж үйлчлэгийг авах айгу боломжийн болсон. За жишээ нь зүгээр хувийн эмнэлгүүд жишээ манайх бол яадаг вэ гэхээр тухайн иргэн ирээд за нэг 5 цагийн дотор баг ингээд бүх юмнуудаа аваад бүх кабинетүүдрээ ороод гараад ингээд эцсийн дүнэлтээ аваад дотор эмчээс за ямар эмчилгээ хийх шаардлагатай вэ гэдэг бол эмчилгээнийхэн баг бичгийг аваад тэгээд эмчилгээндээ ороод өдөр эмчилгээндээ за хэвтгэр бол хэвтээ тэгээд ингээд асуудлаа шийдвэрлэх гарчдаг. За баярлалаа. За энэ бидний ярилцах цаг өндөрлж байна. Магадгүй ингээд энэ эрт хэлрүүлгийн талаар бас та хүмүүст ингээд хүрхчи, ингээд ярьчи, энийг мэдээлэл өгчи гэсэн зүйл бас үлдчихдэг те. Миний зүгээс асуухгүй энэ төр үлдсэн зүйл байвал бас танд микрофон хэлтэй байна. За тэгэхээр хамгийн түрүүнд гэх юм бол дахиад хэлье. Өөртөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт чинь шүү. Яг өнөөдрийн зарцуулж байгаа за 2 цаг 3 цаг те эргээгээд ирээдүйн 30 жилийн амьдралд чинь асар том үр нөлөө үзүүлнэ гэдгийг нэгдүгээр тайгаа сайн санаарай. За хоёрдугаар гэх юм бол хайртай хүмүүсийн төлөө хийж байгаа хамгийн том үйл хэрэг шүү. Ягаад тэгэхээр нөгөө тухайн гэрт нэг өвчтөй хүн бахаар тэр гэр бүлийн уур амьсгал, сэтгэл санаа, дээрээс нь санхүү гэд маш олон зүйл ингэж нөгөө алдагддаг. Тэгэхээр гэр бүлийн гишүүд бол тэрийг өвчтөй хүний хайжууд бол хизээч хилдэггүй, илэрхийлдэггүй. Магадгүй хэрвээ тэр хүн тасархай шаардлагатай болох юм бол дахиад нэг хүн тэндээс ингээд нөгөө амьдралаас ингээд өөрийгөө таслаад яг тэр хүнд бүхэл бүтэн өөрийгөө зориулах хэрэгцээ шаардлага гардаг. Тэгэхээр өөртөө хайртай гэр бүлтэй хайртай бол урьдчилан сэргийлэх үзлэх заавал хамрагдаарай. За мөн дээрээс нь альва өвчлөлийг эрт үед нь хэрвээ та илрүүлээд эмчлүүлж чадах юм бол таны ажлын бүтээмж 30 байтугай 40%-аар 50%-аар дэвшилтэй шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд сүүлийн үед бас нэг айгүй хэцүү одоо ингээд нөгөө надад санагдаад байдаг юм нөгөө нойргууд айгүй их болцсон.
Тэгэхээр яг эрт илрүүлэгт ортлоо гэд бид нар нөгөө нойргуудлын асуудлыг бас ингээд шууд илрүүлээл тэрийг эмчилж чадахгүй те. Тэгэхээр бас айгүй сайн унтж байгаарэ. Одоо тэгээд нөгөө подкаст маань яг энэ өвлийн улиралд хийгдэж байгаа учраас те халдвар төвчнүүдээс бас өөрийгөө айгүй сайн хамгаалаарай. Гараасаа аваагаараа маска сайн сүүгээрэй. Тэгээ хайртай хүмүүстэй хайртай болол өөрөөсөө энэ асуултыг асуугаараа хамгийн сүлд хизээ би урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан бэ магадгүй энэ асуултыг би ч гэсэн танаас асуумаар. Би цээх орсоо. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн аваад хүрэлцээрсэн танд баярлалаа. Намайг хүрч оролцуулсан бас баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За ингээд энэ удаагийн дугаар маань энэ өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баярлалаа.